жил ирэх тусам одоо олон улсын нөхцөл байдал чинь өөр тодорхойгүй байдал руу маш их шилжиж шít. Энэтэй холбоотойгоор хүмүүсийн хэрэглээний соёл нэгдүгээр өөрчлөгдөж байна. Хоёрдугаарт нь болохоор үүнийгээ дагаад яг энэ амьдралын орчин хэв маягийг дагсан энэ хаусынхаа нөгөө төлөвлөлтийг бид нар бас тэр нөгөө нэг юунд тааруулаад өөрчилж байгаа. Дөрүүлээ өөр концепттай яг тэр нөгөө нэг таталцлын буюу нуурын төвлөхөд хиймэл нууртай. Хоёрдугаар ээлж аз жаргалын төвлөхөд хүүхдийн тоглоомын талбайтай 9000 м квадрат. Тэгээ 3 дугаар ээлжихэд уулын төгөл дээр уулын харуулц тэгээ дээрээс нь хамгийн анхны ерхий концепт бол Францын архитектуруудтай хамтарч гаргасан. За Хятадын архитектуруудаа нийлж өргөлөөж хөгжүүлсэн. Тэгээ зөрүүлээд тэр сорилт гэхээс илүү тэр сорилтоор бид нар зөрүүлээд туршлага болж байгаа. Нөгөө ISO стандарт хэрэгжүүлэхээс гадна нэмээд нөгөө PMBOK-ийн стандартыг зэрэгцүүлээ хэрэгжүүлээ явдаг. Тэгэхээр энэ дээр бид нар олон улсын тэр стандарт, олон улсын тогтолцоо, олон улсын тэр хөгжүүл, олон улсын хяналтуудыг бид нар компани дээр хэрэгжүүлээд явчих юм бол энэ төсөл маань өөрөө чанартай, хэрэглэгчд маань сэтгэл ханамж өндөртэй. За бүгдэнд нь энэ өдрийн төргий. За манай BDSM 2025-ын подкаст цуврал үргэлжилж байна. За өнөөдрийн дугаараар манай хан төгөл төслийг хэрэгжүүлэгч AGGS компани захирал эрхэм мөнх хоёр оролцож байна. За тэгээд танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За энэ өдрийн мэндийг хүргье. За манай урилгаар хүрэлцэн ирж одоо хэдүүлээ өнөөдөр сайхан нээлттэй ажиллаатай ер нь хаусны төсөл тал руугаа илүү одоо ярилцъя гэж бодож байна. Ер нь хаус гэснээс ер нь хаус гэдэг энэ төрөл англи ер нь хаус хөгжүүлэх гэх юм уу, хаусыг төлөвлөх гэдэг нь ер нь одоо сүүлийн үед хүмүүс хэр их одоо хаусын төслүүдээр ажиллаж байна. Хаусын төслүүд ер нь сүүлийн үед хэр их хэрэгжиж байна. За хаус гэдэг ойлголт бол үндсэндээ яг зүгээр энгийнээр л ярил л да. Одоо хоёул ямар албан юм биш. Хаус бол яг за манай ард түмэн өөрсдөө нөгөө эртээр үесээ нөгөө гэр гэж байсан. За тэгээд жоохон нөгөө хот тосон хотын соёл руу ороод ирэхээр нөгөө байшин нөгөө тусдаа байшинтай, хашаа байшинтай байсан. За тэгээд орон сууц гэдээ явсан тийм ээ. За энэтэй холбоотойгоор сүүлийн үед бол нэлээд хотчсон. За орон сууцч бол маш их ихссэн. За тэгээ сүүлийн үед буцаагаад хаусны төслүүд ихсэж байгаагийн бас нэг гол хүчин зүйл, нөлөөлөх зүйл нь юу вэ гэхээр бидний зүгээр харж байгаа нь 2020-21 онд нөгөө дэлхийн нийтээр цар тахал явлаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөгөө халдвар төвчин гэдэг нь сүүлийн үед нөгөө хүн ихсхийн хэрээр, нийгэм ихсхийн хэрээр нөгөө олноороо бөөндөө байгаа үед халдвар төвчин их гардаг байсан. Тэгэхээр энэ цар тахал ковидтой холбоотойгоор хүмүүс ер нь бас тусдаа тэгээд цэвэр агаарт энэ байх хэрэгтэй юм байна. Бас эрүүл байх хэрэгтэй юм. Эрүүл байж бид нэр илүү их ажил, амьдрал тийм ээ. Тэгээд үр хөвгтэй, аз жаргалтай ингэж амьдрах ёстой юм гэдэг илүү ойлгосон. За тэгэхээр илүү байгальтайгаа ойрхон за тусдаа нөгөө буцаад нөгөө байшин руугаа, хаус руугаа чиглэсэн соёл руу их чиглээд байна уу та гэж бид нар бас нэлээ харж байна уу тий. Тий. Ер нь манай энэ хаусыг өдөр нь ямар төрлийн хүмүүс ер нь хауст амьдраад байна. Сүүлийн үед хэрэглэгч нь ер нь ямар төрлийн ямар хүмүүс болж юу? Хаус өөрөө бас дотроо зэрэглэлээрээ ч гэдэг юм уу бас янз бүр байна л да. Зэрэглэлээрээ бүр дээд зэрэглэлийнх ч гэж байна. За дунд түвшний зэрэглэлийнх ч байна. За энгийн өөрсдийн нөгөө лагерын түвшинд нэг байр хаусууд байдаг шүү дээ. Энэ зэрэглэлийн ч байна. За зарим тохиолдолд Канада хаус гэл нэг хэсэг бас нэг орж ирж ирсэн шүү дээ. Зэрэглэлээр янз бүр. Тэгэхээр тэр зэрэглэлд таарсан хэрэглэгчдийн маань өөрсдийнх нь те орлого, гэр бүлийнх нь бүтц тийм үү хэдэн хүн ам ёо гэр бүл нэг хэдэн хүнтэй за хүүхдүүд нь цэцэрлэгт явдгүү, сургуульд явдгүү. За тэгээд гэр бүлээс гадна аав ээжүүд нь өвөө эмээнэр нь ингээд хэрэглээний маш олон хэрэглэгчийн хувьд бол маш олон байна. За тэр өөрсдийнх нь нөгөө хэрэглээнээс хамаарат
хаусны төрлүүд нь бас маш олон байгаад байна. Гэхдээ хаусын байршлын хувьд гэх юм бол илүү Улаанбаатар хот дотроо ч юм хотчил дотроо ерөөхдөө нэг хотынхоо зах тал руугаа, уулын ам тал руугаа чиглэсэн. За тэрийгэ дагсан илүү нөгөө байгальтайгаа ойрхон гэдэг концепцийг илүү тэмлүүгээ чиглэж байршдаг. За хотынхоо төв рүүгээ буюу нөгөө нийслэл хот гэдэг чинь дөрвийн захиргааны төрийн үйлчлэгээний одоо худалдаа үйлчлэгээний бас байгууллагууд мэдээж орон сууцуд байна. Тийшээ бол нэвтрүүлэн их байна. За зах руугаа илүү агартайгаа ойрхон амьдралын хэв маягтайгаа нийцүүлээд уул руугаа байгаль руугаа ойрхон байх нь илбэг байна л та. Ер нь энэ хаусыг одоо төлөвлөх гэх юм уу, хөгжүүлэх гэх юм уу те. Одоо энэ үе шатнаар нь хэр төвөгшөлтэй юм бэ? Ер нь одоо орон сууцны барилгыг хөгжүүлэх нэгээр хаус төслийг хөгжүүлэх гэдэг нь өөр болоо гэж ойлгож байна. Тэр ер нь хэр төвөгтэй бүтээгдэхүүн бэ ер нь хөгжүүлэхэд? Хаусны төлөвлөлт ер нь бол төвөгтэй. За орон сууцны барилга бол ерөөхдөө давхар дээшээ явчихдаг. Учраас давхраар нь төлөвлөөд үндсэндээ давтагдах ч юм уу давтагдах нөрөө зохион байгуулалтаар юм төлөвлөө явчихдаг. За хаусныхыг болохоор нөгөө орон сууц бол дээшээ босоо бол хаус ерөөхдөө хэвтэйгээр төлөвлөгдөж шүү дээ. Нөгөө газрынхаа хэмжээнд давхар чинь гэсэн намхан. За энэ дээр төлөвлөлтөөс хамгийн эхлээд мэдээж нөгөө тухайн газартаа тооруулсан ерхий төлөвлөгөө гэж байна. Ерхий төлөвлөгөө гэхэд зөвхөн тэнцээ нөгөө газартаа байшин ингээд хатгаад орчихгүй шүү дээ. Мэдээж тэр хамгийн нэгдүгээр амьдрах орчин гэж нэг юм байна. Хаусаас гадна амьдрах орчин. Тэнцээ хүмүүс амьдарч л байгаа бол зөвхөн байшиндаа байгаад байхгүй. Гар нь орон тэгээд тухайн орчиндөө ямар орчин хүүхдтэй бол хүүхдээ салхилуулна, агаар салхинд уул руугаа алхах нь тийм ээ. Зөндөө ийм орчныг нэгдүгээр төлөвлөж өгөх хэрэгтэй. Орчныг нь төлөвлөснийхаа дараа яах вэ гэхээр нөгөө зам талбай, ногоон байгууламж гээд байгаа. Дээрээс нь дэд бүтц гэж нэг юм байна. За нийслэлтэй ойр хаус төслүүдийн хувьд яг хуу төвлөрсөн дэд бүтц гэж байгаа шүү дээ, тийм. Төвийн дулаанд бол төвийн ус, төвийн шугамд холбогдсон. Энэ нь холбогдсон байх нь бас нэлээд чухал. За төвийн дулаанд, төвийн шугамд холбогдоогүй төслүүдийн хувьд тухайн дэд бүтцийн асуудлыг яаж шийдэх вэ? За мэдээ сүүлийн үед бол ногоон барилга одоо байгаль орчин дээлтэй гэдэг нь маш их яригддаг болсон. Тэгэхээр төвийн шугамд холбогдоогүй үед тэрийг яаж шийдэх вэ гэдэг шийдлүүч маш их гардаг болчих. За тэгээд дэд бүтцийн асуудлаа төлөвлөснийхөө дараа за тэгээд одоо нөгөө барилга байшин руу орж ирлээ. Барилга байшин руу орж ирэхэд мэдээж нэгдүгээр хамгийн тухтай байх хэвээр ороод нөгөө амьдралын хэв маягийг нь зөвөр тааруулсан тэр эргономик хөдөлгөөнүүдийг нь тааруулсан зөв төлөвлөлтийг өрөө зохион байгуулалтанд төлөвлөж өгөх ёстой. За тэгээд ихэнх нь бол одоо 1 давхар 2 давхар хаусууд байна тийм ээ. За 3 давхар хаус эдгээр бол ерөөхдөө арай бас цөөхөн байна. Тэгэхээр энэ төлөвлөлтүүдийг нэгдсэн цогцоор нь төлөвлөхөд бас мэдээж хугацаа маш их шаарддаг. 1-6 сар ч юм уу баш богино хугацаа бол ерөөсөө зохицдгүй. Ер нь бол хамгийн доотлон 6 сараас 1 жил гээд илүү явдаг. Урт хугацааны төлөвлөлттэй тий. Одоо манай хан төгөл төслийг ер нь хэдийн хугацаанд төлөвлөв? Одоо хэрэгжих одоо газар шуурны ажил эхлэх хүртэл нь ямар үе шатуудыг ер нь даван толгой таад? 2018 онд зураг төсөл концепцийн ажил эхэлж ирсэн. Тэгээ 2019 онд үндсэндээ газар шорооны ажил эхэлж ирсэн. За яг 2018 онд анх эхэлж байхад хаус төслийн хаусын концепцэд анхудаага орж байгаа учраас туршлага дутагдах ч юм уу те засаг сайжруулах юмнууд мэдээж гарна тэрийг бол явцын яг дундаа гарч ирсэн. За 1 жилийн хугацаанд төлөвлөлтөө явахад хамгийн анхныг нь Француудаар бидэд үндсэн ерхий концепцийг гаргаад за тэг хятадын архитекторуудаар үргэлжлүүлээд доторх нөгөө орчин төлөвлөлт ч юм уу те техник технологийн шийдэл концепцээр бас хамтарч ажиллаж ирсэн. За тэгээд сүүлд яг үндсэн хаусын архитектор төлөвлөлт за бүтээц гэдэг юм. Энэ дээр болохоор Францыг Монголынхаа архитекторуудтай хамтраад хамтарсан юм төлөвлөлтөөр явж исэн. Ер нь гадны зурагчлалын фирмүүдтэй бол их ажилласан тий. Тэгээд яг төсөл эхлээд явж байхад бол яг анхны явсан төсөл концепцээр мэдээж ерхий төлөвлөгөөний концепцийн хувьд явна. За тэр дунд бол жижиг буюу дунд зэргийн түвшний өөрчлөлт маш их гардаг. Яагаад тэгэхээр жил ирэх тусам
одоо олон улсын нөхцөл байдал чинь өөр тодорхойгүй байдал руу маш их шилжиж шít. Энэтэй холбоотойгоор хүмүүсийн хэрэглээний соёл нэгдүгээрт өөрчлөгдөж байна. Хоёрдугаарт нь болохоор үүнийгээ дагаад яг энэ амьдралын орчин хэв маягийг дагсан энэ хаусынхаа нөгөө төлөвлөлтийг бид нар бас тэр нөгөө нэг юунда тааруулаад өөрчилж байгаа байхгүй. Төлөвлөлтүүдээ. Тэгээд Тэр нь өөрчлөлт их ордог төсөл авах нь шүү дээ. Тэр хаус гэдэг чинь. Тий ордог. Манай төслийн хувьд бол үндсэндээ 4 ээлжээр төлөвлөсөн. За нэгдүгээр ээлж нь бол нуурын төгөл гэдэг таталцлын төвтөөгөр концепцтойгоор нэгдүгээр ээлжид дуусгасан. Тэгэхээр хоёрдугаар ээлжийг бид нар бол ад жаргалын төгөлгээд эхлүүлсэн. Тэрний төлөвлөлтөөр бас л өөрчлөлт явж байгаа байхгүй. За одоо 3 дугаар ээлж гэдэг уулын төгөл гэхэд тэрэн дээр бид нар тухайн үе төлөвлөж исэн төлөвлөлтөөсөө дахиад за одоо нөгөө хэрэглээний соёл маань яаж ийн гэж судалгаанд үндэслээд дахиад бас өөрчлөх шаардлага бий болж. Хэдэн төгөл аа бэ ер нь? Одоо нийтдээ 4 төгөл байна. Дөрвөлээ өөр концепттэй. Дөрвөлээ өөр концепттэй. Яг тэр нөгөө нэг таталцлын буюу нуурын төгөл гэхэд хиймэл нууртай. Хоёрдугаар ээлж ад жаргалын төгөл гэхэд хүүхдийн тоглоомын талбайтай 9000 м2. Тэгээ 3 дугаар ээлж гэхэд уулын төгөл дээр уулын харуулц тэгээ дээрэс нь байгаль одоо сүүлийн үед манайх чинь ууланд их алхдаг болж. Богд уул руу их алхдаг. Тэгэхээр уул руу алхдаг жимийг гаргаж өгөө тухайн ууланд алхаж ирсэн бууж ирсэн хүмүүс маань альчаалаа тайлаад шүрт ороо цаан одоо юу гэдэг нь те фитнес ч гэдэг юм уу клаб хаустай үйлчлүүлчээ тэгээ бууцаад ордог уулын төгөл гэдэг нэг концепт. За дөрөвдүгээр төгөл нь болохоор гэрэлт төгөл гэдэг. Одоо ингээд ерөөсөө яг энэ төгөл гэдэг нэрээрээ 4 таталцлын төвөр яг ингээд 19 газар дээр бол хооронд бол дөрвөлээс уялдан тий. Тэг. Хоорондоос хэрэглэгчвэл ингээд 4 өөр мэдрэмжийг нэг тэм төсөл дээр нэг дор авах боломж гэсэн үг байна шүү тий. Тэгэхээр уйдгартай байна шүү тий. Нэг орчноор бол нэг төс өөр мэдрэмж аваад нэг өөр орчинд аваад бүр өөр гоё мэдрэмж аваад тэгээд ерөөс өдөр болго ингээд гоё ад жаргалтай байх боломжийг бол бүрдүүлж өгч байгаа юм байна тий. Тий. Ер нь энэ концептыг ер нь хөгжүүлэхэд ер нь концепт хаусан дээр бол концепт ер нь маш чухал байх тий. Тэгэхээр энэ концепт хөгжүүлэхэд та ер нь хаанаас жишг санаа авав? Ер нь энэ концептыг хөгжүүлэхэд хугацаа их орсон уу? Тэгээд ер нь хам төвөл гэдэг нь өөрөө яг ямар утгатай одоо үг болж үг байна ер нь. За концептийн хувьд бол бид нар түрүүн хэлсэнчлэн хамгийн анхны ерхий концепт бол Францын архитектуруудтай хамтарч гаргасан. За Хятадын архитектуруудтай нийлж өргөжлүүлж хөгжүүлсэн. За тэгээд яг хэрэгжилтэн дээрээ болохоор Монголын архитектуруудтай Француудыг хамтруулад хийсэн. За тэгээд бид нар яг өөрсдөө яадаг вөхөр дотоодын төслүүдэд судлахаас гадны орнуудаар маш их явж судалгаа хийдэг. Европ байна, Америк байна, за Азийн орнууд байна тийм ээ. Одоо энэ бүх орнуудаар яг тэгэхээр гадны орны хэрэглэгчд маань хаусны соёл бол өөрөөсөө манахаас илүү олон жил хэрэглээд ирсэн хөгжүүлэлт нь өнөөдрийг хүртэл нэлээд явцсан. Тэгэхээр тэднээс илүү судалж тэдний концепцуудыг илүү хамгийн дэвшилттэй, хамгийн зөв нь манай Монголын хэрэглэгчдэд хамгийн тохирсон нь аль вэ гэдгийг бүгдийг нь зэрэгцүү судалж хагаад тэр болгоны бүгдийг цогцлоож өгдөг. Тэгэхээр эдний хамгийн гол юм анхаарах юм хамгийн буюу ерөөсөө хизээч нэг концепт дээр алдагдахгүй нэг юм үг гэвэл ерөөсөө орчин. Ерөөсөө л орчин. Ерөөсөө хаус хэрэглэгчдийн хамгийн гол худалдаж авдаг хамгийн нэг номерт худалдаж авдаг нь орчин худалдаж авдаг. Байшин гэхээс л орчин худалдаж тий. Сайхан тавтахтай орчин тий. Тэгэхээр одоо энэ дээр яг асуулт байна л да. Одоо ер нь бизнес хөгжил гэж байгаа тий. Барилгын бизнес хөгжил, үйл хөдлөлийн бизнес хөгжил юм уу? Тэгэхээр энэ бизнес хөгжил цаанаа мэдээж бизнесийн ашиг байх хэвээр. Тэгэхээр бизнесийн ашиг гарах нэг талаасаа бизнес болохын тулд хамгийн одоо чухал одоо point нь бол одоо яг юу болж таарч байна хаусны төсөл дээр жишээлбэл. Яг ямар асуудлыг шийдэж шинээр бизнес болж чадчихна гэдэг ч юм уу. Нэгдүгээрт бол яг манай төслийн хувьд бол бид яг бизнесийнхаа үндсэн үзэл санаа тийм ээ энэ нь юу вэ гэдэг бол хамгийн нэгдүгээрт хэрэглэгч төвтэй байх. Хэрэглэгч төвтэй байх гэдэг нь жил болгон за шаардлагатай тохиолдолд жилд бид нэр 2-3 удаа тогтмол нөгөө хэрэглэгчдийн судалгааг авчдаг. Монгол хэрэглэгчдийнхаа судалгааг авч тэднэрийнхээ хүсэл хэрэгцээ нь юу вэ? Хаашаа ер нь чиглэж байна? Тэгвэл одоо байгаа тэр хүсэл хэрэгцээнд нийцүүлэх гэхээсээ илүү одоо байгаа энэ хүсэл хэрэгцээг нь тодорхойлоод цаашаа ер нь хаашаага хандах гэж байна. Тэгээд дэлхийн нийт бас нөгөө хаашаа хандаад энэ хоёрын уялдааг хангаж
тэр хэрэглэгчийнхаа жоохон урд нь алхах гэсэн. Тэгэхээр хэрэглээний соёлыг урд нь түүчилж тэр хэрэглэгчтэй хаа одоо байгаа нөгөө төсөөллийг нь зөв чиглэл рүү ингээ чиглүүлээд явна л гэсэн. Олон улсын хэрэглэгчээ одоо сургана гэсэн үг. Сургана гэсэн. Соёлжуулна. Тийм. Тэгвэл тэр хэрэглэгч юу хүсэж байгаа, Монгол хэрэглэгч юу хүсэж байгааг бид нар аюул сайн судалдаг. Тэрний давтамж маш нөгөө тодорхой хэмжээнд ойрхон байх хэрэгтэй. Тэгэхгүй нэг 2 3 жил болчихоо ч юм уу 4 5 жил болж байгаа судлах гэсэн илүү тогтмол судалж авах хэрэгтэй. Харж авах хэрэгтэй юм тий. За энэ дээр яг хуу бас бид нар нөгөө гадаад нөхцөл юу буюу шинээр худалдан авагчдынхаа гэхээс илүү одоо байгаа оршин суугчдынхаа хэрэглэгчдийн нөгөө сэтгэл ханамжийг нь судалж байна. Тэдний нөгөө бас тэднэртэйгээ уулзаж тэднийхээ одоо байгаа энэ орчиндөө хэр байна. Цаашдаа бид нар ийм төсөл ингээд хэрэгжүүлэх гэж байгаа, ийм орчин бүрдүүлэх гэж та бүхэн энэ дээр ерөөхдөө ямар санаа оноо вэ гэдгийг тэднээс хүртэл байнга сонсч байдаг. Тэгэхээр энгийнээр бол одоо нөгөө шинээр хэрэглэгчийг илсүүлэхээс гадна аль хэдийн ороод ирсэн хэрэглэгчээ одоо халамжлах, анхаарах тий нөгөө эргэх холбоотой байх гэдэг дээр бол та бол нэлээд сайн ач холбогдол өгж байна гэж ойлгож байна. Өгж байгаа. За яг хоо мэдээж 2018 онд бид нар хаус төслөө концепцээс эхлүүлээ явж ирсэн. Эхний хаус төсөл учраас мэдээж алдаа оноо юм гарна. Ихтэй нөгөө анхны хэдэн хэрэглэгч орж ирээд тэдэртэйгээ харилцаад дунд хугацаанд нэг баг зэргийн хугацаанд нөгөө завсар зай гарах ч юм иймэрхүү асуудал байна. Тэгээд одоо бид нар нөгөө хамтдаа ингээд хэрэглэгчтэйгээ хамтдаа ярилцаа бүх юм ингээд явж байгаа. Цаашаа сайжруулах юмаа ч гэсэн сүүлүүд илүү их эргэх холбоогоо сайжруулж ингэж явж байгаа. Тэгэхээр ерөөсөө энэ нь угаасаа хаус төслүүд дээр ялангуяа хамгийн их чухал. Тэгэхээр ингээд хэрэглэгчтэй таарсан бүтээгдэхүүнийг хөгжүүлэх тий тэр хэрэглэгчээ одоо олж таньж илрүүлэх магадгүй бүр хэрэглэгчтэй соёлыг шинээр одоо түгэж одоо ойлгуулах гэдэг ажлууд иж бүрэн таад дээр явж байна гэж ойлгох ба тий. Ер нь монгол хүмүүс ер нь хэрэглэгч монголчууд ер нь юу хүсдэг юм бэ ер нь одоо за одоо жишээл манай хамт өглөлийн хэрэглэгчид ер нь юу хүсдэг? Хамт өглөлийн хэрэглэгчд маань анханасаа манай төслийг сонгож ирэхдээ бид нар бас асуудаг л да. Шинээр худалдан авагчтараас ч асуудаг. Яг нэг худалдаж авсан хүн болгоноос асуудаг. Та бүхэн ер нь хэд манай хамт өглөө төслийг яагаад сонгосон юм бэ? Юу нь хамгийн одоо таныг нөгөө энэ худалдан авалт хийх шийдвэр гаргахад нөлөөлсөн бэ гэдэг асуултуудыг нэлээд асуудаг. Эндийгээ бид нар асууж иж цаашдаа дараа дараагийн төслүүд дээр илүү нөгөө фокуслах нөгөө юм нь юу вэ гэдгийг бас илүү тодорхойлж өгч байгаа. За түрүүн хэлсэнчлэн мэдээж нэгдүгээрт орчин. Дийлэнх төслүүд за яг бусад нөгөө өрсөлдөгч төслүүд ч гэдэг юм уу тэдгээр төслүүдийн зарим төслүүд нь яадаг вэ гэхээр орчин бол бүрдүүлэхдээ нийтийн эзэмшлийн талбай зам нөгөө тохиолдол ногоон байгууламж гэдэг юм уу те энэ таталцлын төв гэдэг тал руугаа газраа маш бага хэмжээнд төлөвлөж байгаа хэрэг. Манайх тэгтэл яг таталцлын төв дээр нэлээд том газраа төлөвлөөд яг нөгөө барилга байгууламж буюу нөгөө хаусуудаа маш цөөхөн төлөвлөдөг. Тэгэхээр нэг талтаа нөгөө манай нөгөө бизнесийн хувьд уул нөгөө нэг баг талбай төлөвлөж юм бол их талбайд нөгөө байшингуудаа тавьчвал ашиг өндөртөө байх гэдэг шүү дээ. Уул нь ашиад бодвол ийм байх гэдэг. Гэтэл яг хөө ижил төрлийн нөгөө хаус төсөл хэрэгжүүлж байгаа төслүүдийн хувьд бол бидэд арай нөгөө тэдний барьдаг ашигын түвшингүүд бол арай бага байдаг. Яг тэгвэл орчиндөө илүү нөгөө зай талбай, орчиндоо илүү нөгөө зарлуудыг маш өндрийг төлөвлөж байдаг. Манай энэ дээр бол яг нөгөө хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын өөрсдийнх нь яг баримталдаг зарчим бодлогын хувьд ч гэсэн тийм байдаг. Тэгэхээр бид нар ч гэсэн тэрнийгээ дагаад хэрэглэгчтэйгээ уулзалтаад энэ юм байна гэнгүүт хэрэглэгчийн үндсэн хүсэл шаардлага нь ерөөсөө тийм байна. Олон байшин нөгөө нэг дор шавсан гэхээсээ илүү яг хувийн өөрийнх гэсэн орчингоо бас бүрдүүлж өгөхийг зорддог юм биш хаусных. Тэр өөрийн гэсэн эзэмшил газартаа тэр өөрийн гэсэн нөгөө нэг орчиндоо өөрийнхөө тав тухтай байдал нөгөө комфорт орчингоо бүрдүүлж бий болгоод байгаа. Зөрүүлээд өөрийнхөө нөгөө хаусных эзэмшил газараасаа нийтийн эзэмшил рүү орохороо нөгөө хөршийн холбоо гэдэг юм айгу хоёрдугаарт үстэй юм бэл. Манай хөршүү тийм бэ. Хинтээ хамт амьдраад байна би. Тэгэхээр хөршийн холбоон дээрээс хоорондоо одоо дээр үед ч одоо бидтэй баг байхад ч гэсэн нөгөө орон сууцсан байхад ч гэсэн тиймээс
хөрш айлдаа их ордог. Нөгөө аав ээж нь ажилдаа яваад хөршийнхөө гэрт ороод ёстой хоолууд бараг л нэг хамаагүй те хамаагүй нэг л бүшил байсан, те нэг бүшилс те. Тэгээ тэдний хоол бол миний хоол, манай хоол бол тэдний хоол гэдэг шиг ийм л байсан шүү дээ. Тэр энэ хоршийн холбоо гэдэг юм буцаад айгүй тийм сэргэж ирж байгаа гэж бодож байна. Ер нь энэ хаусыг одоо за нэг талаас амьдрах орчин те амьдралын чанар гэдэг зүйл шууд яригдах байх. А нөгөө талаас одоо хөрөнгө оруулалт санхүү эдийн засгийн талаас нөгөө худалдаа авсан хүмүүстэй хэрэг өгөөжтэй яж чаддаг ер нь хаус төслүүд. Энэ яавал илүү өгөөжтэй байх боломжтой. За хөрөнгө оруулалт үйл хөдлөлтөөр хөрөнгө оруулж байгаа яг хэрэглэгч худалдаа авагчдын зүгээс бол хамгийн нэгдүгээрт бол нөгөө худалдаа авсан хөрөнгө нь өөрөө цаг хугацааны туршид илүү үн цэн өсөн нэмэгдэж явах хэрэгтэй. Тэгжиж энэ өөрөө хөрөнгө маань үн цэндээ өсөн нэмэгдэж байгаа зөв хөрөнгө оруулалт болж байна гэж хардаг. Яг хөө бизнесийн ашигын хувьд бол яг зөвхөн манай төслийн хувьд тэгэхэд 2018-19 онд эхлээд дөнгөж эхлүүлээд 19-20 он гээд за газар шороо одоо суур тийм ээ үндсэн нөгөө нийтийн эзэмшил таталцлын төвөө байгуулах гэдэг яг 20 он гээд 21 он гээд явчихвал биднэрт яг хамгийн гол нөгөө сорилт болсон юм юу гэх нөгөө цар тахал ковид тийм ковидын цар тахлын үед яг бидний нөгөө угсралтын үйл ажиллагаа яваад байдаг. За тэр үед нөгөө анхны хөтөн худалдаа авагч нар маань мөнгөө төлцсөн нөгөө захиалгынхаа гэрээг хийцэн нөгөө байранд орох гэдэг. Энэ бол бидэрт маш том сорилт болж ирсэн. Энэ үед бид нар нөгөө хэрэгжтэй амлалтаа яах вэ? Хугацаанд бид нар ормоор байдаг. Яг тэгээд тэр үед чинь апартмент буюу орон сууцнд байсан нөгөө хэрэглэгчд маань нөгөө ковидын цар тахлын үед нөгөө нэг тусдаа гарах ёстой шүү дээ. Тэгээд бид нар нөгөө нэг ашиглалтанд оруулж өгөөд нөгөө хүмүүсээ тусдаа нөгөө хүмүүс нь тусдаа бас хаусанд орчих юм бол бас нэг өөрсдөнд нь аюулгүй байдал гэдэг юм мэдрэх гэдэг шүү дээ. Тэр бол яг бидний аюулын сорилт болж ирсэн. Тэгээ зөрүүлээ тэр сорилт гэхээсээ илүү тэр сорилтоор бид нар зөрүүлээ туршлага болж байгаа. Тэгэхээр одоо бид эдийн бас нэг 5 сарын 30-нд хийх гээд байгаа BDCM 2025 маань өөрөө сорилт ба туршлага гэдэг нэртэй. Тэгэхээр энэ дээр бид нар бас энэ сорилт ба туршлага гэдэг бол яг бидний тэр үеийн энэ хаус концепцлийг хөгжүүлээд яг энэ хэрэгжүүлээд яг угсралт буюу энэ хэрэглэгчтэй амлаж исэн амлалт гэдэг бол ерөөсөө бидний сорилт туршлага болж исэн он жилүүд байсан. Одоо манай монголчууд маань сүүлийн үед бол нэлээсээ хамтарч сурах гад хамтрал ихлүүлээд яваад тах шиг байна тийм. А мөн нөгөө талдаа одоо тухайн салбартаа одоо манлайлж байгаа одоо девелопер компаниуд та ядмаа ч гэсэн одоо хаусны одоо туршлагатай девелопер гэж харж байна тийм. Тэгэхээр энэ хүмүүс маань бусад энэ адил төстэй ч юм уу эсвэл араас ирж байгаа жижиг дунд компаниуд ч юм уу эсвэл ойролцоо төсөл хэрэгжүүлэхийг зорж байгаа хүмүүс тийм. Эсвэл нөгөө газартай хүмүүс. Магадгүй хаус төсөл хэрэгжүүлэхийг сонирхож байгаа хүмүүст одоо зөвлөж хэлэхэд одоо энэ салбар тодорхой хэмжээний бүтээн байгуулалт хийгээ үзчихсэн, туршаад үзсэн, туршлага суудсан, сорилтоо даваад туулсан компанийн хувьд бол ер нь ямар зөвлөгөө хамгийн ихэнд өгөх вэ? За зөвлөгөө гэхээсээ илүү сүүлийн үед яг салбарын бизнес эрхлэгчид тийм ээ эдгээр бас нэлээд энэ форум, чуулган их зохион байгуулдаг болсон. Тэр болгонд нь ч гэсэн бид нар их оролцдог. За энэ дээрээс юу харагдж байна вэ гэхээр илүү нөгөө хамтрал бие биенээсээ туршлагаа судалж энэ нөгөө төслүүдээ илүү хөгжүүлэх тал дээр анхаарж байгаа юм байна. За хамгийн нэг номерт бас сүүлийн үеийн менежментийн хэлэг дээр их ярьдаг. За энэ бол ерөөсөө мэдлэгээ хуваалцах гэж нэг юм байдаг шүү дээ. Мэдлэгээ хуваалцах гэдэг бол маш чухал. За хуучны бизнес эрхлэгч нар гэдэг юм уу төслүүд харьцангуй нөгөө бие биенээсээ одоо юмаа нуугч гэдэг юм илүү бие дээрээсээ хурдан болж байгаа дэшээ хурдталж байсан гэсэн юм өрсөлдөөнүүд маш их байсан. Энэ бол яг нөгөө зах зээлийн зарчмаараа дөнгөж нөгөө биднээс чинь зах зээлийн евро эдийн засаг руу шилжээд ирэхэд иймэрхүү өрсөлдөө мэдээж байна. Одоо яг нөгөө нэг дунд түвшний нөгөө шилжилтийн үе дээрээ ороод докторжих рүүгээ бас явж байгаа учраас энэ чиглэл дээр илүү нөгөө хамтдаа бие биенийхээ мэдлэгээ ширлжиж улсаараа хөгжих хэрэгтэй юм байна. Салбараараа хөгжих хэрэгтэй юм байна. Тэгжиж бид нар илүү нөгөө шин техник, технологи, инновац те энэ дээр илүү анхаарах хэрэгтэй юм байна гэдгийг бол мэдэрч ин л одоо Америкийн нэгдсэн улсын жишээ байна. Бүгд найрамдагт ард улсын жишээ байна. Тэгэхгүй тухайн нэг компани нэг төсөл дээшээгээ тусдаа гоцохороод яах юм. Яг ижил төвшөнд болж иж
тэд нар за одоо бид нар ижүүлдэг шүү. Ахаад энээсээ илүү концепц, энээсээ илүү технологи, энээсээ илүү инновац юу вэ гэдгийг хамтдаа яриа явуучих юм бол илүү нэг улсаараа хөгжнөө. Салбарт хувь нэмэр оруулна. Салбартаа хувь нэмэр оруулнаа гэдэг дээр илүү фокуслж байгаа. За яг энэ дээр бид хэд яаж байгаа вэ гэхээр бид ч гэсэн өөрсдөө 18 19 он гээд дөнгөж шин тутам энэ төсөл рүү алхаж орж байгаа. Мэдээж одоо яг 7 8 жилийн одоо туршлага гэх л баг л та. Ийм байгаа. Тэгээ энийгээ бас нөгөө бидрээс өмнө төсөл хэрэгжүүлж исэн хүмүүстэй зөвлөх гэхээсээ илүү бид нартай харилцаа холбоотой байдаг хүмүүстэй бас нэлээд зөвлөж эндийнхээ концепц, энэ зураг төсөл энэ юм байдаг гэдэг юм хуваалцдаг. Энэний нэг жишээ бол орон нутг руу чиглэсэн бас одоо Ховд аймаг байна л да. Баруун бүсд байдаг Ховд аймагт бид нар Агшаандаа сайхан амьдрал гэдэг тэр төслийн хүрээнд дээр бид нар энэ үндсэн нөгөө нэг зураг төслийг нь хийж өгч байгаа. Одоо байгаа энэ бидний одоо төсөл хөгжүүлж байгаа хаусны энэ концепц мэдээж энэ бол нөгөө зардал өртөг өндөр Улаанбаатарын нөгөө гол нь энэ зардал өртгийг нөгөө нэмжээ гол юм чинь газар байгаа шүү дээ. Тэгээ энэ нөгөө орон нутагт харьцангуй бага учраас тэнд нь таарсан нөгөө хаусын төслийн төлөвлөлтийн бүгдийн цогцоор нь зурж төлөвлөж концепц энэ хийж өгөөд тэнд нь одоо хэрэгжүүл өгөөд загварын тэнд болохоор 4 хаусыг бид нар барьж өгсөн. Өнгөрсөн жил 2023 онд эхлүүлээд 2024 онд барьж өгөөд ийм байдаг юм аа гэд орчныг хүртэл төлөвлөж яг энэ концептээр өгсөн үү? Яг энэ ш. Мэдээж нөгөө орон нутагт байгаа учраас тэр нөгөө газарт нь тэр нөгөө амьдарч байгаа орчинд нь хүмүүст нь хэрэглэгчд нь хэрэглээний соёлд нь орлогын амжиргааны түвшинд нь нийцүүлээд төлөвлөж өгсөн. Тэгээ тэрэн дээр бид нар бас нөгөө юуг анхаарч нөгөө л нэг ярьдаг орчин. Орчингоо бид нар хамгийн нэгдүгээрт анхаарч за мэдээж нөгөө 5 дахь орчин байх хэвээр. За тэгээд хамгийн гол бас тэр Ховд аймгийн арт түмний хүсэж ирсэн бас юу вэ гэхээр нөгөө мэдээж амжиргааны түвшинд нийцсэн байхсаг төвийн шугамд бас холбогдох маш боломжтой юм байна. Тэгэхээр төвийн шугамд холбогдож учраас манай төвийн шугамд манайх чинь төвийн шугамд холбогдсон энтэйгээ нөгөө ижлэх учраас тэр концепцийг тэнд байршуулахад бас нэлээд төхөмтэй байсан. Тэгэхээр энэ мэдчлэн зөвхөн Улаанбаатартай биш орон нутг руу чиглэсэн. Орон нутг гэхээсээ илүү нөгөө аслагдсан аймагуудад руу чиглэсэн ийм төсөл хөгжүүлэлтэн дээр бас бид нар өөрсдөө мэдгэж чадах юмыг зөвлөгөө өгөө тусад эмчих юм ингээд үнгүй зураг төслийг хийж өгөөд за мэдээж яг нөгөө барилга угсрал материал юу гэх юм мэдээж тэнд төсөл хэрэгжүүлж байгаа нэгжүүдээс нь гаргуулад бид нар нөгөө инженерүүд аваачиж жагаад ингээд явуулчихсан. Одоо танай хамт олонны хувьд одоо дан хаус төсөл төр төвлөрч байна уу? Өөр төслүүд ямар төслүүд төр төвлөрч байна? За мөн одоо та хэд девелопер компанийнхаа хүрээнд ер нь яг девелопер гэдэг үнцгийг үл ямар байдлаар харж байна? Хаус төслөөс гадна бид нар энэ хаус төслийг эхлүүлэхдээ зэрэгцээд бизнес орон сууцны төслийг яг ижлэн концепттай явуулсан. За бизнес орон сууцны төслийг 18 онд зэрэгцүүлж явуулаад за 2019 онд буюу дараа жил нь хаус төсөл эхэлсэний дараа бид нар нөгөө энгийн апартментын төсөл концепц руу бас бид нар орсон. За одоо яг манай энэ Ярамгт байгаа Green Garden гэдэг төсөл дээр 19 оноос төсөл хөгжүүлэлт нь яваад за 20 оны сүүлээр нөгөө барилга угсралтын ажлаа эхлүүлсэн. За энэ дээр бид нар бас бусад апартмент төслүүдээс нөгөө онцлог ялгарах гэдэг юм уу? За апартмент төслүүдийн одоо байгаа концепцийг ямар концепц руу чиглүүлэх үү гэдэг тал руу бас нэлээд анхаарсан. Сүүлийн үед болон томоохон бас апартмент төслүүд хотгон хэлбэрээр концепц нь хөгжиж төлөвлөлт нь явагдаж байгаа. Хотгон хэлбэр дотроо юу вэ гэхээр блок дотроо нөгөө аюулгүй байдал үүдэг шүү дээ. Голдоо хүүхдийн тоглоомын талбайтай автомашингүй хөдөлгөөн зорч тийм байдгүй орчныг нь илүү төлөвлөх нь нөгөө аюулгүй байдал нэгдүгээрт айгүй чухал юм байлээ. За тэрэн дээр бид нар анхаарч Green Garden төсөл дээр анхаарсан. За дараагийн нэг юм тухайд юу гэх юм бол сүүлийн үед нийслэлийн буюу хотын нөгөө концепц гэдэг зүйлдээ нийцүүлээ төвчрлийн асуудал байдаг. Төвчрлийн ерөөсөө хамгийн гол асуудал юу вэ гэхээр ерөөсөө аав ээжүүд маань хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт хөргөж өгөхөд маш их төвчрэл бий болж байгаа. Тэр нөгөө нэг тэрнтэй холбоотой нөгөө хамран сургах тойрог билүү те нөгөө ойрхон сургууль цэцэрлэгт алхаж хөргөж өгдөг концепцийг нэг хэсэг хэрэгжүүлсэн. Тэгээ тэрэн дээрээс гадна юу вэ гэхээр төсөлдөө бид нар хотхон дотроо бид нар сургууль цэцэрлэгийг нь төлөвлөж өгсөн.
улсын сургууль, хувийн сургууль цэцэрлэг байна уу? Ямар ч гэсэн сургууль цэцэрлэгийн төлөвлөлөөд өгчих юм бол хүн ажилдаа гарахаас өмнө сургууль цэцэрлэг нөх хүүхдээ аюулгүй орчноор орцоороо дамжаад ерөөсө сургууль руу цаг цаваа хэмжин чинь. бүх юм. Тэгээд нөгөө хүүхдээ санаа зовох юм байхгүй. Орцоороо буулаа, тоглоомын талбаараа дамжлаа, сургууль руу орлоо. Орцоороо буулаа, тоглоомын дамжаараа дамжлаа, цэцэрлэг рүү орлоо. Буцаа гэрлүүрөө орохдоо тоглоомын талбаараа дамжлаа, гэрлүүгөө орлоо. Энэ концепцийг жилийн дөрвөлөл илүү үр өгөөжтэй болно. Тэгээд ирэхээр бас нөгөө хотынхаа төвжирэлт ч гэсэн нэлээ бууруулахад бас нэлээ хувь нэмэр оруулах бах. Дээрээс нь хүмүүсийн ая тухтай аюулгүй амьдрах орчныг нь бас бүрдүүлэхэд нэмэр нөлөөтэй юм болов уу гэж бодож тэр төслийг хэрэгжүүлж гисэн. Ер нь девелопер компаниудын үүрэг оролцоо хариуцлага ер нь ямар байд юм бэ? Девелопер компаниудын үүрэг оролцоо хариуцлага гэх юм бол төсөл хөгжүүлэлт, концепц, ерөнхий төлөвлөлт энэ дээр илүү анхаарна. За тэр бодлого төлөвлөлтийг гаргаж өгөөд зөрүүлээд нөгөө хэрэгжүүлэлтнэр хяналтыг маш сайн тавьчих хэрэгтэй. Хяналтыг болохоор барилгын компаниуд дээр голч нөгөө барилгын талбай дээрх инженерүүд хяналтаа голчлон хэрэгжүүлж байгаа. За сүүлийн үед бас нөгөө ISO стандарт хэрэгжүүлсэн төслийн удирдлагын тогтолцооны PMBOK стандарт нэвтрүүлсэн компаниуд яаж ийм нэг тусдаа чанарын албатай чанарын хяналтын инженерүүд гэж тусдаа байдаг. Тэр чанарын инженерүүд нь талбай инженерээс гадна чанарын хяналтыг давхар үе шат болгон дээр нь очиж хийдэг. За тэгээд нөгөө зургийн дагуу хийгдээгүй одоо ажил гүйцэтгэлээ зургийн дагуу хийгдээгүй ч гэдэг юм уу. Одоо яг нөгөө технологийн гормын дагуу хийгдэггүй ажлыг зөксөөгөө залруулах арга хэмжээг нь авдаг. За ажил гүйцэтгэлээр тийм хяналт гарсан материал дээр хяналттай байдаг. Хамгийн гол зүйл бас материал. Материалын чанар гэдэг бол барилгын төслийн хамгийн гол чухал. Барилга бүтээц материал энэ орж байгаа юмны чинь гол юм аюулгүй байдаг шүү дээ, тийм ээ. Тийм тэлэх авах тийм. Тийм материалын хяналт аюул чухал. Тэгэхээр энэ чанарын хяналт гэдэг бол энэ стандарт дээр хяналт дээр энэ девелоперууд дээр байх хэрэгтэй хамгийн чухал зүйл. За мэдээж барилгын бол хамгийн хаб аюулгүй байдал нөгөө барилга төслийг хөгжүүлж байгаа. Тэгэхээр энэ девелопер компани эдгээр юмудаар аюул сайн анхаарах хэрэгтэй. За тэгээд девелоперууд дээр сүүлийн үед нөгөө төслийн удирдлагын тогтолцооны стандарт гэж нэвтрүүлээд явж байгаа. Монгол цөөхөл байгаа л да. Төслийн удирдлагын гол юм ерөөсөө чанар, хугацаа, за тэгээд цар хүрээ гэж байна. Энэ гурван төслийн удирдлагын тогтолцооны энэ гурван энэ тулгуурыг девелопер компаниуд аюул сайн анхаарч цаашдаа хэрэгжүүлж явмаар юм байна. Энийгээ хүртэл төлөвлөөд хэрэгжүүлээд түүн дээрээ хяналтаа тавиад тэгээд хяналт тавиад эдгээрийгээ дүн шинжилгээгээ сайжруулах арга хэмжээгээд PDCA цикл байдаг шүү дээ. Энэ дээр бас девелопер компаниуд нэлээд анхаардаг байх. Манайх ч гэсэн одоо нөгөө ISO стандарт хэрэгжүүлэхээс гадна нэмээд нөгөө PMBOK-ийн стандартыг зэрэгцүүлээ хэрэгжүүлээ явдаг. Тэгэхээр энэ дээр бид нар олон улсын тэр стандарт, олон улсын тогтолцоо, олон улсын тэр хөгжүүл, олон улсын хяналтуудыг бид нар компани дээр хэрэгжүүлээд явчих юм бол энэ төсөл маань өөрөө чанартай хэрэглэгчд маань сэтгэл ханамж өндөртэй зөрүүлээд нөгөө худалдан авалтын дараах нөгөө борлуулалтын дараах үйлчлэгээ гэдэг чинь тэрэн дээрээ анхаарсан ийм үйлчлэгээг үзүүлчих юм бол илүү happy. Одоо ч хотын юуд ч маш их стресс байдаг шүү дээ. Хотын энэ их стресс юуны хажуугаар өөрөө гэртээ очиод амарч тайван байх нөгөө орчиндоо илүү нөгөө стрессээ тайлах хэмжээнд л байх гэсэн. Ер нь энэ одоо үндсэн компани хүмүүстэй дээрэс нь гүйцэтгэгч компаниуд за тэгээ бусад энэ хамтран ажиллаж байгаа ханган нийлүүлэгч зураг төслийнхэн гэдэг ч юм уу маш олон хүмүүс хамтын хүчээр ажиллаж өмгтэй байгуулалт бий болж байгаа. Энэ дээр компани зүгээс тэр хувь хүний одоо зүгээс тэр одоо удирдагч хүний зүгээс гэх юм уу одоо ямар менежментийг барьж ажиллаж иж энэ хүмүүстэй ингээд нэг зорилгын доор хугацаанд нь за чанартай бүтээгдэхүүнээ хортон дуусгаа дараагийн бүтээгдэхүүн орох тий. Манай улс ч бас хүний нөөцийн асуудалтай сүүлийн үед бол барилгын салбар хүнд байгаа тий. Тэгэхээр энэ үед бол удирдагч хүний ямар уур ухаан илүү гарч тэрэн дээр илүү ач холбогдол өгөөд нөгөөх нь үр дүн өгч яах гэж харж байна юм. За яг барилгын төсөл хэрэгжүүлэгчдэр яг үндсэн 3 оролцогч тал байдаг гэж хардаг. За нэгдүгээр хөрөнгө оруулагч тал. Хөрөнгө оруулж байгаа. Хоёрдугаар таг нь гүйцэтгэх удирдлага буюу яг энэ девелопер компани төслийг хэрэгжүүлж байгаа. За 3 дугаарт нөгөө нэг хэрэглэгч худалдаа авахч. Энэ 3 талын баланс те 3 оролцогч талын хоорондын харилцаа. Энэ хамгийн өндөрт байгаа сэтгэл ханамж хамгийн өндөрт байгаа цэг дээр одоо яг энэ төслийг дунд нь хэрэгжүүлж байгаа манай компани ялангуяа
нөгөө энэ компани төслийг удирдах, девелопер компани удирдах явж байгаа манлайлагчийн хувьд маш тийм маневртай маш их одоо юу шаардсан ийм ажил байдаг. За энэ дээр бид нар удирдагч хүний хамгийн гол харах хэрэгтэй юм өөр ихтгэлцэл. Хөрөнгө оруулагчдын ихтгэлцэл. Хөрөнгө оруулагчтай итгэх ихтгэлцэл. Тэрэнд нэртэйгээ хамтран ихтгэлцэл. Оршин суугч худалдан авагчтайгаа итгэх ихтгэлцэл. За тэгээд өөрхөн компани дээр ирэхээр яг ажилтнуудтайгаа итгэх ихтгэлцэл. Энэ дээр яг зангидагдаж энэ оролцогч талын гурвал дээр нь зангидагдчихэж энэ төсөл амжилттай, хурдтай, чанартай аль оролцогч талууд нь нөгөө үр өгөөчөө хүртсэн бүгд сэтгэл ханамж өндөртэй байна. Энэ дунд зохицуулагчийг бол мэдээж энэ төсөл удирч байгаа компани удирдлага хийх ёстой. За ихтгэлцлийг хамгийн гол бий болгодог зүйл юу вэ гэхээр миний хувьд бол амлалт гэж боддог. Хөрөнгө оруулагчтай өгсөн амлалт. Ажилчтай өгсөн амлалт. Оршин суугчтай өгсөн амлалт. Энэ гурван амлалтаа биелүүлж, за туслан гүйцэтгэгч нар мэдээж байна тийм үү. Материал ханган нийлүүлэгч байна. Эдгэртээ бас өөх амлалт. Амлалтаа биелүүлж яах вэ? Эдгээр хүмүүс маань яг нэг зорилгын төлөө нэгдэж ажиллана. Нэг баг болж тий. Зөв. Одоо сүүлийн үед одоо компаниудыг хараад нэг тал нь энэ девелопер талдаа илүү одоо их юм мэрэгшээд илүү одоо чадахчаад нэг талдаа нь гүйцэтгэгч компаниуд гүйцэтгэлийн төвшөнд чадахчаад гүйцэтгэгчийн дотроо ингээд маш олон салбар болж чадахчаад яваад байна тийм. Танай компанийн хувьд аль талдаа илүү өөрсдөө илүү чадахчуулъя гэж харж байна. Ер нь хойштоо компани бодлого талаасаа одоо төслийн удирдлага талдаа, захиалагч талдаа илүү байх юм уу? Эсвэл гүйцэтгэгчээ хийдэг, төслөө удирддаг хөрөнгө оруулагч талдаа байх юм уу? Ер нь аль талдаа илүү байвал зүгээр гэж харж байна. Манайх анхнаасаа девелопер юу байсан. Тэгэхээр энэ тал руугаа илүү хөгжүүлээд явна. Яагаад тэгэхээр туслан гүйцэтгэгч бол туслан гүйцэтгэж. Тэгээд туслан гүйцэтгэгчдийн ажлыг бид нар өөрсдөө барьж аваад тийм ээ ингээд оруулаад байх юм бол нөгөө юу гэдэг нөгөө нийтээрээ салбараараа хөгжих гэдэг бодлогынхаа эсрэг явж байгаа. Туслан гүйцэтгэгч яг гүйцэтгэгч хийх гэж байгаа хүмүүс бол гүйцэтгэгчийн чиглэлээр яг хөгжөөд яг нөгөө нэг мэрэгчлээ ажилтсан тэдэртэйгээ хамтраад яг ажиллаа чанартай гүйцэтгээд ингээд явах тал руугаа яваад тэрнийх нь нөгөө хүн хүч салбар нь хөгжиж явах хэрэгтэй. Девелоперууд болохоор девелопер компаниуд өөрөөсөө менежмент тогтолцоо тэр нөгөө дундын нөгөө бүх менежийг хийдэг. Энэ яг үүргээ гүйцэтгээд эннийхээ тогтолцоог илүү хурдтай, илүү чанартай, илүү зөв үр өгөөчтэй байхыг яах вэ гэдгийг бодож явах компани өстой гэж боддог. Тэгэхээр энийг ингэж тус-тустай хөгжиж, тэгээд энэний хамтын ажиллагааны уялдаагаа хангаж өгснөөр салбараараа бид нар том болж хөгжих. Хяналтын тогтолцооч бас сайн тавь. Тэгнэ гэсэн. Юун дээр ер нь манай Монгол улсын Улаанбаатар хотод одоо барилгын салбарын бизнес хөгжлийг ямар түвшинд байна гэж харж байна. Ер нь барилгын салбарын төслөө илүү сайн чанартай хөгжүүлэхийн тулд илүү сайн чанартай бүтээгдэхүүн гаргахын тулд ер нь юун дээр харах хэвчтэй. Энэ барилгын бизнес хөгжлөлтийг ер нь юу гэж ойлгож байна? Монгол улсын барилгын салбар мэдээж сүүлийн 10-20 жилүүдэд савлгаатай байсан. За энэ нь бол ерөөсөө Монголын барилгын салбар бол өөрөө гадаад орчноос буюу за бүгд найрамд хятадаар дэлхийн эдийн засаг ямар байхтай шууд хамааралтай. Ялангуяа хятадын эдийн засаг ямар байм хятадын барилгын салбар, үйл хөдлөлийн салбартай бас нэлээд холбоо хамааралтай явна л да. Яг тэгэхээр одоо материалын гол барилгын салбарын гол материал түүхийд маань урдаас орж ирж байгаа. Тэгэхээр энэтэй холбоотой нэг ямар байм хятадын барилгын салбар, үйл хөдлөлийн салбартай бас нэлээд холбоо хамааралтай явна л да. Яг тэгэхээр одоо материалын гол барилгын салбарын гол материал түүхийд маань урдаас орж ирж байгаа. Тэгэхээр энэтэй холбоотой нэг барилгын салбарын юу аа. За дээрээс нь нөгөө Монгол улсын эдийн засаг маань хэр төлөвлөлттэй байгаас хамаарч нөгөө бүтээн байгуулалт хэр явах вэ гэдэг бас хамаарна. Агшаад л байх юм бол нөгөө бүтээн байгуулалтын салбар нь бас агшаал байна. За сүүлийн үед нөгөө эдийн засаг маань илүү төлж байгаа учраас нөгөө барилга бүтээн байгуулалтын салбар их бүтээн байгуулалтад их нэмэгдэж штэ. Улаанбаатар хотод нэмэгдэж байна, орон нутагт нэмэгдэж байна. Тийм ээ. Тэгэхээр энэтэй холбогдоод бас хүн хүчний асуудал гарч ирдэг. Манайх ч өөрөө хүн ам нь хэд вүлээ. За тэгээ энэчнээс нөгөө сүүлийн үед ч нөгөө гадаад руу ажиллах хүчин гэж нөгөө гадаад руу ажиллах мэргэжилтэй хүмүүс маань их ажилдаг болчих.
Тэгэхээр эдгээр хүмүүс нь гараа авчин нөгөө бүтээн байгуулалтын салбар нэмэгдээ, бүтээн байгуулалтын төслүүд нь нэмэгдээд байдаг. Ялангуяа нөгөө сүүлийн улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих, за гадаадын зээлсмажаар хэрэгжих энэ төслүүд маш их болж штэ. Тэгээ одоо тэгээд энэ жил чинь мега төслүүд гэдэг нөгөө төрөөс бас нэлээд төслүүд явж байна. Энтэй холбоотой маш их мөнгө, маш их хүн хүч зардлууд бас явна. За хувийн компаниуд, хувийн нөгөө бизнес бид нар шиг эрхлэгч нар бас энэ төслүүдээ бас маш том төслүүд ботцсон байдаг. Тэр хүн хүчний асуудал нэгдүгээр гарч ирэх юм бэлээ. Энэ дээр тослон гүйцэтгчээс гадна гадаадаас яг мэрэгчлээ ажиллах хүчнүүдийг тодорхой хугацаагаар авчираад ажилуулах ямар боломж байна гэдгээ бас сүүлийн үеийн барилгын салбарын бас харж явах шиг байна. Саяхан болсон барилга экспо гэдэг үзэсгэлэн одоо буян тухай дээр боллоо. Тэрэн дээр ч гэсэн ингэж явж байхад барилгын мэрэгчлээ ажиллах хүчнийг зуучин хэд хэдэн компаниуд орж тэд тэр хүмүүс нь бэлэн байна. Тэгэхээр тэднийг оруулж тал руугаа ч гэсэн нэлээд анхаарч байна. За барилгын салбарын гол юм ерөөсөө мэдээж нөгөө хэрэглэгч оршин суугч худалдан авагч нарынхаа таасаа бодхоос гадна нөгөө бизнес үр ашигтай байх хэвээр. За энэ бизнес ашигтай байх, барилгын бизнес ашигтай байх хамгийн гол хугацаа гэдэг. Тэгэхээр хугацаан дээр бид нар нөгөө хүн мэдээж Монголын нөгөө нэг ажиллах хүчин, барилгын салбарт ажиллах хүчин хомсдоод ирэх юм бол гадаадын яг тэр ажиллах хүчнийг бид нар тодорхой хэмжээнд тэрийг нөхөж авчираад энэ хугацаагаа ашиглаад хурдан хугацаанд чанартай энэ төслүүдэд бүгдийг нь хэрэгжүүлэх нь чухал. Ялангуяа одоо яг сая барилга бот байгуулалтын яамнаас тэр одоо энэ улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төслүүдийн тэр жил болгоны хэрэгжилтийг харуулдаг л да. Тэр үндснээр нэг 70-80% хэрэгжилттэй гэж гардаг байхгүй. Уг нь төсөнд одоо тэр чигтээ 50-даад өчөөд байдаг. Тэгэхээр 70-80% нь ашиглагдаад үлзэн 20-30% нь ашиглагдахгүй байдаг. Мөнгө нь байхад төсөл нь бүрэн ашиглагдахгүй байна гэдэг бол ажиллах хүчин ч гэдэг юм уу те. Зөв буруу төлөвлөлт гэдэг юм уу, хугацаагаад буруу төлөвлөдөг гэдэг маш олон энэ төлөвлөлтийн алдаанаас болж бид нар нөгөө хугацаагаа алдаж нөгөө үр ашиг гэдэг юм ингээ хойшлуулад байгаа юм шиг. Ер нь тэгвэл одоо чанартай төсөл хөгжүүлэхийн тулд developer компани хэрч чадвартай байх хэрэгтэй юм байна. Ер нь нэгдүгээрт, хоёрдугаарт ямар хугацаанд ямар одоо төслийг ямар түвшинд хүртэл нь хөгжүүлж ийж хэрэгжилтийн шатрын шилжүүлэх хэрэгтэй. Чадварын хувьд бол мэдээж хүний нөөцийн чадвар, санхүүгийн чадвар гэдэл маш олон техник технологийн чадахгүй тэр маш олон чадварууд байгаа. Тэр болгоныг хамгийн түрүүнд төлөвлөлт чухал. Мэдээж нөгөө санхүүгийн нөөц бол хязгаарлагдмал. Хүний нөөц бол одоо сүүлийн үед бас хязгаарлагдвал болох гэдэг шүү дээ. Аль нөгөө нэг өндөр цалин хөлс өгсөн компани руу нөгөө нэг цөөхөн ажиллах хүчин чинь ингээд яваад байна. Тэгэхээр нөгөө барилгын салбарын ажиллах хүчнээ нэг яаж тогтоон барих вэ? Гэт энэ чинь нөгөө чадахын үед хүний нөөцийн чадвараа, санхүүгийн чадвараа, техник технологийн чадвараа ингээд бүгдийг зэрэгцүүлж ингэж бодож сайн төлөвлөхгүй болохоор тэрэн дээр маш их алдаа гаргадаг. За яг нөгөө орон сууцны төслүүд дээр харж байхад 12-оос 30 сарын хооронд үндсэндээ яг Улаанбаатарт байгаа төсөл хэрэгжүүлж байгаа компаниуд хэрэгжүүлж хамгийн урдандаа 12 сар ч гэдэг юм уу. За хамгийн удаандаа 30 сарын хугацаанд 2 жил хагасны хугацаанд хэрэгжүүлж байгаа. За энэ дээр нөгөө л ёстой нөгөө саяны нөгөө чадварууд нөөцүүд байгаа. Нөөцүүдийг зөв төлөвлөж зөв зохион байгуулалтаар зөв хяналтаар явуулах нь аюул чухал байна. Гол нь юу хийх вэ те? Хинт зориулж яаж хийх вэ? Ямар менежментээр явах вэ? Ямар концепттэй байх вэ гэдэг нь одоо бараг л өнөөдрийн цаг үед хамгийн чухал яригддаг сэдв болчиход байгаа шиг байна л да. Одоо маш олон барилгын төслүүд байна. Хоорондоо өрсөлдөж байна. Тэгэхээр нэгнээс илүү өрсөлдөх чадвар хондөр байх хэвээр. Нөгөө талдаа хэрэглэгч сонголт ихтэй болсон те. За ингээл нэг оройнд нэг бүсэд ингээл яг адилхан барилга хараад хад хоёлаа л металл усаацтай. Хоёлаа л одоо мэдхгүй гоё тийм сүүлийн орчин технологитой ухаалаг болсон те. Хоёлаа л одоо бүрэн зэтгмэл гэдэг ч юм уу те мэдхгүй ингээл яваад. Гэтэл тэрнээс алийг сонгох вэ гэдэг тэр дээр үнийг харахаар үнэн ч гэсэн адилхан юм шиг те. Нэг нь 4 сая 500, нэг нь 4 сая 400 гэдэг 100 мянган зөрүү хэмтэх юм байна авах юм уу гэдэг ч юм. Тэгэхээр тэр хэрэглэгч сонголт хийхэд нөгөө талдаа барилгын компани өөрөө өрсөлдөөнөөс ангид байхад те. Одоо хамгийн чухал юм бол одоо түрүүний хэлдэг төлөвлөлтийн шатн дээр л илүү одоо бид нар юугаараа ялгарх хэвээр. Юугаараа илүү одоо
давуу талтай байж хэрэглэгчтэй илүү хүрэх хэрэгтэй гэдэг ч юм уу те. Тэр асуудлуудыг боддог болсон юм болоо гэж бол хараад байна л та. А тэрэн дээр харин одоо барилгын жижиг дунд компаниуд эсвэл хувь хүмүүс те эсвэл бүр салбарын бус хүмүүс байгаа шүү дээ. Бас нөгөө уулуурхай дэд бүтэц худалдааны салбарын хүмүүс. А тэр хүмүүс маань өөрсдөө нөгөө хөгжүүлэлтийг одоо салбарын мэрэгчлэлтэн биш учраас бас одоо нөгөө мэрэгжлийн дээр харах хэрэгтэй байдаг. Тэрэн дээр илүү яаж ажиллавал зүгээр вэ? Талаасаа Төлөвлөлтийн хамгийн ихний өшөт бол нөгөө судалгаа байгаа. Хэрэглэгчтэй холбоотой судалгаагаа бол маш сайн хийх хэрэгтэй. Мэдээж нөгөө худалдан хүнд зориулж бид нар энэ төслийг хэрэгжүүлэх гэж байгаа гэдэг аягүй чухал. Персона гэж ярьдаг л да. Хүнд зориулах гэж энэ төслийг хэрэгж. Тэрийг одоо юу гэдэг за манай миний одоо энэ хэрэгжүүлэх гэж байгаа энэ хаус төслийн яг одоо орох гэж байгаа гэр бүл маань за тийм бэ гэдгийг тодорхойлно. Нөхөр нь за жижиг дунд бизнес эрхлэгч. За эхнэр нь одоо юу гэдэг хувийн гоо сайхны салонт. За хүүхэд нь том хүү 8 дугаар анги. За бага охин 1-р анги эсвэл цэцэрлэгт. За тэгээд за мэдээж энэ 2 хүүхэдтэй байна. За аав ээжтэйгээ байна. Тийм ээ. Тэгээд дээрэс нь дахиад үйлчлэгчтэй хаус төсөл. Гэт ингээд эхлээд хүмүүсээ тодорхойлцоод яг эдгээр хүмүүстэй зориулсан өрөө төлөвлөлт. За хоолоо хаана хийх вэ? За ариун цэврийн өрөө яах вэ? За цэвэрлэгээ үйлчлэгээгээ яах вэ? За машинтай гараж үйлчлэгээ нь яах вэ гэд. Яг энэ хүмүүсээ төлөвлөж зоочоод тэдэртэй зориулсан төлөвлөлттэй байна. За тэгэхээр энэ хүмүүсээ бид нар бас хаанаас яаж гаргаж ирэх вэ гэдгийг зүгээр бодож байгаа. За би нэг 35-аас 45 насны хооронд хүн зарандаа гэхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг одоо энэ хэрэглэгчтэй судална. За байршлаасаа эхэлнэ л дээ. За би аль байршил төсөл хэрэгжүүлж байгаа юм. Тэгэхээр энэ байршилд ирж худалдан авч энд амьдрах сонирхолтой хүмүүс хаагур байна. Ямар орлогын түвшинтэй хүмүүс байна. Энэ байршилд байгаа ойр орчмын хүмүүс манайх руу шилжиж орж ирэх юм уу? Өөр дүүргээс бүр нүүж орж ирэх юм уу? Өрсөлдөгчөөс эсвэл бид нар ингэж юу яаж оруулж ирэх юм уу гэдгээ судалгаан дээр сурлаа. Судалгаа гэснээр судалгаа хөгжүүлэлт хэсэг дээр та маань хэрэг зардал одоо зарцуулж чадж байна. Ер нь тэрний эсрэгээр одоо хөрөнгө оруулалтын өгөөж болж орж ирж чадж байна уу? Одоо судалгаа хийхдээ хэрэг цаг хугацаар зарцуулж байна те. Эсрэгээр бас нөгөө барилгынхаа бүтээн байгуулалтын дээр хугацаагаа хэмжиж чадж байна гэдэг ч юм уу. Судалгаан дээр суурилж төсөл хэрэгжүүлэхгүйгээс болоод нөгөө бариад босгоцсон төслүүд борлуулалт нь байхгүй байх тохиолдлууд маш их байсан. Тэр болгоныг бид нар бас энэ бизнес рүү орохдоо нэлээд сайн судалсан. 2018 онд бид нар эхлүүлээгээд ч эхлүүлчихэв. 18 онд бол зөвхөн энэ төслийн яг концепц яг зураг төслийн шат руугаа орсон болохоос биш. Яг энэ бизнес хөгжүүлэлт үе, яг энэ бизнес рүү бид нар орох уу? Ямар нөхцөлд, аль байршилд яаж орох уу гэдгийг үл тэрнээс 2-3 жилийн өмнө бид нар ярьж хэлж эхэлсэн баг. Тэгэхээр тэр хугацаанд бид нар судалгаа хөгжүүлэлт, энэ бизнес хөгжүүлэлт гэдэг юм явуулаад за яг төслийн концепц хөгжүүлэлт гэдэг бол яг 18 оноос буюу төслийн буюу концепц төлөвлөлтөө хөгжүүл яг хэрэглэгч тал руугаа чиглэсэн. Ер нь энэ барилгын салбарын хөгжилт цэцэглэлт энэ барилгын бизнес эрхлэгчид ер нь ямар хувь нэмэр оруулж байгаа юм бэ? Барилгын салбарын ханд бол салбартаа бизнес эрхлэгчд бол янз бүрээр хувь нэмэр оруулж байгаа байх. За одоо зөвхөн барилгын салбар гэлтгүй одоо форум, чуулган гэдэг одоо мэдлэгээ хуваалцах тал дээр мэдээж нөгөө зохион байгуулагчтай танах шиг компаниуд санаачлаад тэгээд тэрэн дээр нөгөө барилгын салбарт ажиллаж байгаа бизнесийн байгууллагад дэмжиж ингэж оруулж байна гэдэгч барилгын салбартаа хувь нэмэр оруулж байгаа нэг хэлбэр гэж би хараад байгаа байхгүй юу. Яг одоо BDCM-ийг зохион байгуулж байгаа нь бол танаач тэр барилгын нөгөө одоо танахыг дэмжиж нөгөө спонсорлж ивент хийж байгаа нөхдөөч тэр энэ оролцогч бүх талууд бол дэмжиж оролцож байгаа. Яагаад тэгэхээр бүх энэ барилгын салбарынхныг цуглуулад за энэ нөгөө BDCM гэдэг юунаас тухайн нөгөө саяны өөрөө чин асуусан нөгөө бизнесээ яах учраа болохгүй ямар төлөвлөлт хийх болохгүй дөнгөж эхэлж байгаа хүмүүс бид нар яах вэ? За дунд төвшнийхэн одоо илүү нөгөө дээшээгээ төвшин рүү хөгжөхөд би юуг илүү харчуул дээш явах юм бэ гэдгийг энэ болгоноос мэдэж авдаг. Мэдлэг гэдэг юм дээрээс хамгийн чухал. Мэдлэгээсээ гараад төлөвлөлтөөсөө гараад хэрэгжүүлэлтээс зохион байгуулал тэгээд цаашаа төсөл ингээд явна гэдэг чинь салбар өөрөө илүү өргөн хүрээтэй явах уу, хөгжих үү, инновац нэвтрэх үү,
дээш өсөх үү гэдэг чинь тэндээс харагдаж байна. Энэ болгон дээр ерөөсөө хоорондоо хилэлцэж нөгөө өөрөөсдийнхөө биенийхээ сорил туршлагуудыг сонсож цаашдаа ийм юм руу чиглэж байгаа мэн салбарын чиг хандлагыг мэдэж явна гэдэг бол маш тов нэгдүгээр одоо мэдлэгийн хөрөнгө оруулалт гэж харж байгаа. Тэгэхээр түрүү бас асуусан энэ судалгаа хөгжүүлэлт энэ мэдлэг дээр илүү эхлэхдээ төгсгөлөө харсан төлөвлөлт илүү амжилттай богино хугацаанд чанартай байдаг. Эхлэхдээ төгсгөлөө хараагүй за би ийм хийндээ за тухайн үедээ болондоо гээл за одоо материал хаана одрог үүсгэж хаана вэ биш бүх юмаа ингээд хугацаатай төлөвлөөд явчих юм бол нөгөө хугацаагаа сайн хэмжиж чаддаг. Тэгээ түрүү яг хэлсэн хугацаа алдаатай тусам барилгын салбарын компаниуд үр ашиггүй байна, үр өгөөжгүй байна, үр ашиг үр өгөөжгүй байна гэдэг ч маань барилгын салбарт хэлэхгүй нөгөө нэг юм за ашиггүй байна гараа авчих. Өрөөгөө үр өгөөжтэй байх юм бол за би энийг илүү сайжруулах, илүү богино хугацаанд илүү чанартай ингэж хийгдэх техник технологи олон улсаас нэвтрүүлээд ирэх юм бол илүү өгөөжтэй. Тэрийг өөр нэг компанид тийм үү хүмүүст хэллээ тэр нь явлаа. Ингээд барилгын салбарын эдийн засгт хэлэлт чинь бас нөлөөлөд эхлэх байхгүй. Тэгээ одоо сүүлийн үед бол түрүүн 12 сар гээд нөгөө цутгалтаараа явдаг энэ хугацаа байлаа гэхэд 12 сарын хугацаанд апартмент төсөл ашиглалтанд оруулж ийн гэж байна. Одоо бүгд найрамд хятад ард улсууд бол хятад бол бүр богино хугацаанд оруулж байгаа. Одоо Лего шиг ингээд ерөөсөө үйлдвэрлэл барилга үйлдвэрлэл гэж хэлсэн. Барилга үйлдвэрлэлийн хэсэг дээр нөгөө нэг хэсгээр нь бүгдийг үйлдвэрлэлээ авчраад ерөөсөө усраал явчихна. Манай дээр яг хуу барилга үйлдвэрийн комбинат гэдэг байсан тэр одоо байдаг. Гэхдээ яг тэр чиглэлийн юу руу одоо манай барилгын салбарынхан бас тэр тухай болгон тийшээгаа бас бүрэн шилжчихээгүй байна. Ер нь бол шилжих байх. Одоо хятад эдгээр шилжчихлээ шүү дээ. За юу те барилгын санхүүжилттэй холбоотойгоор хэдүүл хоёлаа нэг товчхон бас ярилцвал ер нь орон сууцны санхүүжилт за хаус төслийн санхүүжилт ч юм уу те ер нь санхүүжилтийг ямар байдлаар ер нь бий болгох юм. Ер нь борлуулалт гэдэг зүйл ер нь эрт үед байх нь зөв юм уу? Сүүлдээ байх нь зөв юм уу? Одоо борлуулалтаараа санхүүжих гэдэг ч юм уу те. Та яадаг үед аль тал руу илүү чиглэж ер нь санхүүгийн төлөлтөд гаргаж явж байна. Манайх хаус апартмент гэх аль төслүүдийг хэрэгжүүлж байгаа. За хаус төслүүд дээр эхлээд хэрэгжүүлж байхад манай хувьд бол бас онцлогтой нь толгой компанитай New Burgers компани гэх толгой компаниас мэдээж хөрөнгө оруулалт орж ирнэ. Хөрөнгө оруулалт байна. За мэдээж барилгын салбар дээрх үндсэн нөгөө хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалтаас гадна мэдээж банкны зээлийн санхүүжилт орж ирнэ. Нэг санхүүж. Дээрээс нь нөгөө захиалгын гэр бүлдэж борлуулалт их усүр мэдээж орж ирнэ. За сүүлийн үед бас олон улсын зээл хөтөлбөрүүдэд гол нь үйлж байгаа юм хэр ногоон барилга гэдэг ойлголт нэлээд орж ирж. Ногоон барилга буюу байгаль орчин дээлтэй эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдал багтай ийм барилгад олон улсын нөгөө их усүрээс манай Монгол банкны компаниуд банкудаар дамжуулан орж ирж байгаа. Тэр нь одоо нөгөө хэрэгжиж байгаа энгийн нөгөө барилгын зээлнүүдээс илүү хүү багтай. Тэгээд нөхцөл нөгөө ногоон барилгын шалгуурыг хангацгал юм бол илүү нөхцөл шаардаад байхгүй уян хатан бас нөхцөлийг хангах их усүрүүд олж ирж байгаа. Тэгэхээр энэ чиглэл рүү нэлээд харагддаг. За яг хаус болон апартментын санхүүжилтийн хувьд мэдээж ялгаатай хаусны төсөл хэрэгжүүлэхэд арай өндөр өртөгтэй материалаасаа хүн хүчнээсээ нөгөө ажлын нөгөө үнэлгээнээсээ эхлүүлээд бол апартментаас илүү өндөр үнэлгээтэй. Тэгэхээр энэ дээр нөгөө илүү бид нар нөгөө илүү их хэмжээний нөгөө хөрөнгө оруулалтыг хэрхэн босгох вэ гэдгийг бол маш олон санхүүгийн арга хэрэгслүүдээр босгох боломжтой. Тэгэхээр санхүүгийн арга хэрэгслийг босголоо тэрэн дээрээ зөв менежмент хийхгүй бол нөгөө тухайн төсөл нөгөө фейлдэх тал руугаа бас орно. Тэгэхээр санхүүгээ маш зөв зохицуулж их усүрүүдийн маш олон их усүрүүдээс солонгоруулах юм бол энэ өөрөө бас нэг зөв тал. Ер нь гадны санхүүгийн их усүр нь хэр Монгол төслүүд дээр ер нь татах боломж байд юм бэ? Боломжууд маш их байдаг. За гадны зээл төслүүдэд хамрагдах үндсэн гол шалгуурууд байдаг л та. Тэрэн дээр нь сая ярьчлаа ногоон барилгын байна. Хоёрдугаарт нэг тухайн барилгын компани өөрөө олон улсын стандартууд гэдэг тийм олон улсын стандартыг нэвтрүүлэх энэ тогтолцоог нэвтрүүлсэн бол илүү нөгөө тэр шалгуурт нь илүү явдаг. За тэгээ олон улсын
санхүүжилтийн төсөл хөтөлбөрүүд яхад тэд нар илүү үнэлгээжүүлдэг юм байна. Үнэлгээ буюу маш олон ингээд листүүд байдаг. Тэр болгон дээр үнэлгээ оноо өгөөд за энэ оноонд таарах юм бол гэхэд тэр онооны босгыг давхад тэр нөгөө үнэлгээнд таарсан шалгуурт нийцсэн нөгөө нийцлээ компани болгоны үзүүлэлтүүдээрээ сайн хангаж өгөх хэрэгтэй байл. Тэгэх юм бол боломжууд маш их байна. Зөв. За хоёулаа чи одоо хан төгөл төслийн фаз 2-ын сая сүүлд ашиглалтанд орсон шоурум болоо те энэ маань сууж байгаа. Энэ маань ер нь ямар чиглэлийн одоо интерьер дизайн чиглэлийн ер нь тохичлтыг ер нь та яд маань сонгоод хийсэн бэ ер нь. За хан төгөл төслийн аз жаргалын төвлөгөөд 2 дугаар таталцлын төв бүхий фазын эхний загварын хаусаа бид нар өчигдөрхөн ашиглалтанд орууллаа. За тэгээд яг нөгөө хэрэглэгчдийн хүсэл шаардлагад хэрэглээнийхэн соёлд нь нийцүүлээд бид нар төлөвлөлтөө хийхээс гадна тогтчлолтон дээр бас нэлээд анхаарах хэрэгтэй гэдгийг харсан, судалсан. За тэрэн дээрээ төлөвлөд contemporary чиглэлээр тогтчулж байгаа. За энэ тогтчлолтон дээр сүүлийн үеийн хаус хэрэглэгч хауст амьдарч байгаа хүмүүсийн тогтчлолт тавилга тийм ээ декорууд ер нь жоохон өөр тийшээгээ чиглэж байна. Хуучин бид нар нөгөө олон улсын гадаад орны зураг, арт, бүтээл те энэ чиглэл рүү гэхдээ нэг л байдаг л нөгөө жаацтай зураг байдаг л нөгөө хан дээр байдаг үлгдэг тогтоодог юмнуудыг бид нар илүү байсан бол сүүлийн үед ялангуяа Монгол улсад бид нар мэрэгжлийн нөгөө декорист гэдэг нөгөө шинэ мэрэгжил гэх юм уу те ийм хүмүүс бий болсон. За энэ дээрээс бид нар декористтой хамтраад энэ тогтчлтуудаа хийж өгсөн. За энэ дээр тэгэхээр Монголын яг арт уран бүтээлч нар уран зурагаас гадна уран зургийнхан зөрүүлээд тэр зургаа илүү бүтээл болгодог чиглэл рүүгээ явж байгаа юм байна. Тэгэхээр тэр бүтээлийг яг бодиттой амьдралтай яг нөгөө нэг гар орчин үеийн нөгөө стил руугаа чиглэсэн бүтээлүүдийг нь бид нар илүү энэ дээр тогтчлолтоор оруулж өгсөн юм байна. Тэгээд нөгөө хуучных шиг арт зураг юу өдөр илүү нөгөө хан байхаас илүү арай өөр төрлийн декорууд илүү бий болж эхэлсэн байна. Тэгэхээр яг манай аягийн загварын хаус дотор ороод ирэхээр нөгөө хуучны өөр нөгөө өмнө нь байдаг мэдэрдэг ийм декор тогтчлтууд гэхээс илүү арай өөр мэдрэмжийн одоо ер нь бол нэг ингэж идэг шүү дээ. Одоо за интерьерийн зураг хийлээ. За интерьерийн зураг хийгээд интерьерийнхээ тогтчлол тэр бол contemporary байдлаар тогтчлууллаа. Одоо хийлээ тий. Өнгөнч төр, дизайнч төр, шийдлүүдч төр, материал сонголтонч төр тий. Тэрэн дээр нэмхэн таад юм онцлог бол би сайн ойлгохтой одоо нөгөө мэрэгжлийн декористууд ирээд нэмээд дахиад бүр ингээд одоо бүр илүү тэр нөгөө урлаг талын гаргаж ирсэн. Илүү тэр дизайн талын илүү гаргаж ирсэн байдлаар бол яг мэрэгжлийн хүмүүст нь илүү даатгаад тэр хүмүүст нь ингээд нэг бүрчлэн ингээд декор нь бол хийсэн гэж ойлгож байна зөв үү? Тий. Зөв. Тийм төслүүд ер нь их ховор байдаг бах та гадар. Маш ховор яг энэ декористуудаас яг мэрэгжлийн цөөхөн юм байлээ л дээ. Декористуудтай уулзаад ингээд явж яхад бол яг манай дээр хамтарч ирсэн декористууд бол яг энэ хаус төслөөр анхны нөгөө декор тогтчлтыг бол анхны энэ хаус төсөлтөөр бид нар хийж байна. Түүнээс нөгөө уран зургийн галерейч гэдэг юм өөр бусад нөгөө арга хэмжээнүүд дээр бол ил хийж исэн. За яг тэр анхны хаус төсөлтөөр декористыг ажилуулад энэ тогтчлтыг хийлгэж байгаа нь танах анхны байна гэж хэлсэн. За энэ дээр нь ахиж юу онцолж ийн вэ гэхээр яг хан төгөл төслийн маань үндсэн бас нөгөө уламжлалт бидний Монгол улсын Монгол ард түмэнч нь өөрсдөө ёс заншлыг ашигтай эдэлдэг. За энэ дээр бид нар уламжлалт нөгөө урлагийн Монгол Алтай ятга гэж байна. Алтай ятга. Алтай ятгыг бид нар энэ нөгөө нэг язгуур урлаг гэдэг хэмийг дэмжиж энэ алтай ятгыг бид нар илүү нөгөө энэ хан төгөл төслийнхаа амин сүнсэнд болгож яг энэ төсөлтөө зориулж аялгау зохиолгосон. За энэ аялгау зохиолгоо дээрээс нөгөө ятгын аялгаугаараа одоо Азийн ятгач мөнх эрдэнэ гэдэг ш. Тэр хүнээр бид энэ ятгаа их шиглүүлээд энийгээ шинээр одоо энэ манай хауст орж байгаа хүмүүс одоо анхны оршин суугч худалдаа авахчдаар алтай ятгаа бид нар бэлэглээд тэр нөгөө аялгауг нь
шинэ орж ирсэн нөгөө байрны гэрийн жавар үргэн гэж ярьдаг шүү дээ. Жавар үргэж аялгаугийн тоглуулаа. За тэгээд дээрэс нь Монголын яг декористууд уран бүтээлч энэ хүмүүсийн бүтээлүүдийн нөгөө байршуулсан энэ загварын хаусаа үзүүлээд ийм чиглэл рүү та өөрийнхөө гэрийг бас ингэж тогтчуулах юм бол одоо бид нар энэ чиглэл рүү явах юм байна шүү. Энэчнээсээ бид нар илүү одоо үеийн нийгэмд тулгамдж байгаа тэр стресс янз бүрийн энэ бүх асуудлуудыг гэртээ орж ирээд тэр тайван орчныг мэдрэхэд энэ бүтээлүүд чинь илүү нөгөө хүнд мэдрэмж өгдөм байх шүү гэдгийг л ойлгуулах зорилготой төсөлдөө шингээж өгч байгаа. За ховлынгийн ширээ бас нэлээд явчлаа. Тэгээд одоо 5 сарын 30-нд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд BDSM арга хэмжээ маань зохион байгуулагдахаар төлөвлөлөөд бэлтгэлийн ажлууд нь явж байна. За тэгээд ерөнхийдөө BDSM арга хэмжээнд бол манай салбарын хөрөнгө оруулагч, хөгжүүлэгч компаниуд, төсөл хэрэгжүүлж буй компаниуд, за мөн салбарын одоо хүрээнд ажил хийж байгаа ханган нийлүүлэгч, гүйцэтгэгч компаниуд бүгд одоо хөрөлцөн ирнэ. За тэгээ мөн газартай хүмүүс газар дээр одоо зөвлөгөө авчаа гэд магадгүй мөнхээр захиралтай уулзаад за манайх энэ хаус төсөлтэй юм энэ дээр бид нар юуг нь харах вэ гэд зөвлөгөө авдаг. За мөн төсөл хэрэгжүүлээд зураг хийсэн зурагтай хүмүүс ч юм уу зураг дээрээ одоо за энэ зураг хийцэн энэ зураг зөв явж уу гэдэг тийм байдлаар зөвлөгөө авах боломж нь бол бас бүрдэж байгаа. Таны хувьд одоо энэхүү арга хэмжээнээс өрнө авах үр дүн оролцогч нарт одоо хүрэх одоо үн цэнийг ер нь юу гэж харж байна? За энэ BDSM 2025 арга хэмжээ бол салбарын хэмжээнд нэлээд том, маш чухал, маш олон оролцогчдыг хамруулсан арга хэмжээ болно гэдэгч би бүрэн итгэж байгаа. За энэ дээрээс ямар үр дүн гарах вэ гэхээр барилгын салбарт байгаа бүх оролцогч талууд ер нь за энэтэй холбоотой хоорондоо тухайн барилгын компани мэдлгүүдээ маш их сайн шеэрлж өгөх бах. За энэ дээрээс шеэрлж өгснөөрөө дутуу мэдлэгтэй нь илүү нөгөө мэдлэгээ дэвшлүүлнэ. За арай жоохон илүү мэдлэг туршлагатай нь тэр мэдлэгийг улам батжуулж бусдаа түгэн. За хоёрдугаар гэх юм бол манай барилгын салбарын ер нь цаашдын чиг хандлага хаашаа ерөөхдөө чиглэх юм бэ гэдгийг юм эндээс гаргаж ирж тодорхойлох байх. За гуравдугаар гэх юм бол networking гэдэг үг тийм ээ. Networking маш чухал. Яг нөгөө түрүүн хоёлаа ярьсанчлан салбараараа хөгжихийн тулд бүх оролцогч талууд хоорондоо бие биендээ хамтраад явах юм бол гэхээр хоорондоо бид нар маш их сайн танилцсан сүлжээгээ үүсгэж явах хэрэгтэй. Networking маш их чухал. Тэгэхээр ийм маш олон давуу талтай арга хэмжээ болно гэж харж байгаа. Ийм арга хэмжээнүүд нөгөө тогтмол зохион байгуулагдаж өгөх ёстой гэж бас харж байгаа. Тэгэх юм бол энэ нь өөрөө барилгын салбар тэгээд цаашлаад Монгол улсынхаа эдийн засагт нэмэр нөлөө болох үс хөрөнгө оруулалтын бас нэг хэлбэр болж байгаа. Тэгээ яг энэ арга хэмжээнийх маань үндсэн нэр маань сорилт ба туршлага гэж байгаа шүү дээ. Түрүүн бид нар хэллээ яг барилгын салбарын өөрсдөд нь ковидын цардахлын үйл сорилт ба туршлага байсан. Одоо бидний одоо үед ирж байгаа сорилт маань юу вэ гэхээр сүүлийн үед яг энэ нөгөө нэг хотхон энэ төсөл хэрэгжүүлж байгаа нөө цогцоор нь барилгуудыг төлөвлөж байгаа учраас зөвхөн би одоо хаусаараа явна, зөвхөн би апартментаар явна гэсэн ойлголт байхгүй болчих. Хаус, апартмент, офис, үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, зочин буудлыг бүгдийг зохицуулж хотхонны юу барьдаг, хэрэгжүүлдэг болж эхэлж байна. Тэгэхээр яг энэ саяны хэлсэнчлэн арга хэмжээнд дээр тэр болгоныг мэднэ гэдэг нь нийтээрээ бүх энэ нөгөө төрлийн энэ барилгын энэ үйл хөдлөлийн салбарын бүтээгдэхүүнүүдийг хэрхэн хэрэгжүүлэх вэ, бизнес моделийг яах вэ, яаж төлөвлөх вэ гэдгийг хоорондоо мэдлэг шеэрлэх юм бол яг энэ бид нар тулгарч байгаа энэ сорилтын эхлэл мэдлэг шеэрлэх одоо арга хэмжээ нь болно гэж би бүрэн итгэж байгаа. Тэгэхээр одоо энэ BDSM 2025 арга хэмжээндээ бүгдээрээ энэ манай барилгын салбарынхан маань оролцож энэ бүх одоо энэ ирээдүйд ирэх сорилтууд одоо цаашдаа энэ салбарын чиг хандлага хаашаа явж байгаа вэ гэдэг дээр илүү мэдлэгээ хуваалцнаа гэж бүрэн итгэж байна. За баярлалаа. За